안녕 여러분. 자, 데이 5만 환경과 과학기술입니다. 자, 환경 과학기술들을 ярих бас маш их байгаа. Тийм болохоор анхааралтай тэмдэглэж аваад цээжлээд аваарай. За, сонсгол дээр маань юу гарч ирдэг юм бэ? Тийм ээ. За, байгаль орчин болон шинжлэх ухаан, техник, технологи гэхээр мэдээж одоо байгаль орчноо хамгаалах гэдэг сэдвүүд бас гарч ирэх юм. Тийм ээ. 환경 보호 관련 энтэй хамааралтай ямар харилцаа ярианууд гарч ирэх вэ гэхээр 분리수거를 꼭 해야 한다. 거기 заавал ангилан хаях ёстой гэж хэлж байгаа. За дээрэс нь 환경 보호 캠페인에 참여하다. иймэрхүү харилцаа гарч ирэх юм тийм ээ. Байгаль орчныг хамгаалах аянд оролцох. За дээрэс нь смартфоны гинэн. Смарт утасны энэ одоо функцэнд нэмэлт одоо шинжилэл орсон гэх мэтлэн. За дээрэс нь байгаль орчин гэхээр мэдээж эрчим хүч бас орж ирнэ. 에너지 절약 및 환경. энэ дээр нь болохоор 일회용 컵 대신 텀블러를 사용해요. нэг удаагийн аягнаас илүүтэйгээр 텀бл러 гэж хэлдэг тийм ээ. нөгөө нэг усны сав барай явдаг тийм ээ. Тэгэхээр 텀блер хэрэгэлдэг гэж бас ярьдаг байх нэ. За мөн дээрээс нь байгаль орчин гэж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлүүд гарч ирнэ. 폭염 гэхээр хэд халалт. 미세먼지 гэдэг нь болохоор нарийн тоосонцор. За 이상 기온 гэж тийм ээ. Энэ цаг уурын өөрчлөлтийг бас хэлдэг байгаа. За тэгээ иймэрхүү мэдэн дээр болохоор 올 여름에는 기록적인 폭염이 예상됩니다. Энэ жилийн 100 тийм ээ маш их халах төлөвтэй байна. Түүхэнд байгаагүйгээр халах төлөвтэй байна. Гэхдээ иймэрхүү яриа гарч ирдэг байх нэ. За дээрээс нь техник технологи дээр 기술과 생활의 변화 гэж тийм ээ. Тэгэхээр энэ ухаалаг төхөөрөмж болон одоо амьдралын өөрчлөлтөн дээр юу гарч ирж байгаа юм бэ гэхээр 스마트 기기 덕분에 편리해졌어요. мэдээж бид нар ухаалаг төхөөрөмж ячаар амьдрал илүү тухтай, тавлаг болж байгаа тийм ээ. Энэ яриа байх нь. 전기 절약 방법. 덕 цахилгаан хэмнэх тийм ээ. 방법 шүү. 방법. арга. За яаж тоогоо хэмнэдэг вэ? Яаж мөнгөө хэмнэдэг вэ? Яаж эрчим хүчийг хэмнэдэг вэ? Гэх мэтчлэн харилцаа ярианууд мань гардаг байх нэ. 기후 변화로 인한 농산물 피해 뉴스. За тэгэхээр цаг уурын өөрчлөлт байгаа тийм ээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаа энэ газар тариалангийн хохирлын тухай мэдээлэлүүд бас сонсогддог байх нэ. Тэгэхээр энэ өгнүүдтэй ингээд тасал болж байгаа юм бол топик дээр бас ойлгоод сонсоход амархан болох нь тийм ээ. За дээрээс нь бичиг шалгалтын дээр маань ямархуу сэдвүүд гарч ирж болох юм бэ гэхлээр 환경 보호를 위해 개인이 할 수 있는 무엇인가? байгаль орчныг хамгаалахын тулд хувь хүний хийж чадах хичээл зүтгэл юу байгаа вэ? нэг удаагийн аяга хэрэглэхээс илүүтэйгээр нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэйгээр одоо томплер гэсэн тийм ээ усны савтаа явах юм уу тийм ээ. За дээрэс нь хог хаягдлаа ангилж ялгаж хаях тийм ээ. 분리수거 гэж байгаа. Дээрэс нь өөр байгаль орчныг хамгаалахын тулд бид нар яах ёстой юм бол дэлхийн дулаалын хамгийн том шалтгаан маань болохоор энэ автомашины яндангийн утаа байгаа. Тэгэхээр байгаль дээлтэй эко машин унах гэх мэтлэн жижиг зүйлүүдийг бас хичээл зүтгэлээ болгож болох нь тийм ээ. За 기술 발전이 인간 생활에 미치는 영향을 설명하시오. шинжлэх ухаан технологийн хөгжил хүний амьдралд яаж нөлөөлж байгаа вэ? Эерэг тал нь юу вэ? Илүү тав тухтай болж байгаа тийм ээ. Өдөржингөө хоол унд хийгээд өдөржингөө аяга угаагаад эсвэл өдөржингөө хувц угаах шаардлагагүй болсон байгаа тийм ээ. Бүгднийг ингээд автомат хөөрөмжөд бид нар хийж өгч байгаа шүү дээ тийм. Эсрэг тал нь юу гэж болох вэ? Илүү одоо тав тухтай болоод байгаа мөртлөөсөө илүү одоо өөр зүйлд бас донтох ч юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлүүд байгаа. За дээрэс нь нөгөө нэг хитрхи ухаалаг төхөөрөмжүүд бүх юмаа даатгаад байгаа болохоор энэ ой тогтолт бас муудаж байгаа тийм ээ. Одоо жишээлбэл ухаалаг утсанд ингээд миний бүх одоо мэддэг хүмүүсийн утасны дугаар байлаа гэхэд яг үнэндээ шууд өөрийнхөө ойгоос ямар ч утасны дугаар гаргаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүс одоо ой тогтолж гэсэн маш их муудаж байна. Төвлөрөх чадвар бас муудаж байна. Тийм ээ. 집중력이 떨어지고 있고 집중력이 하락하고 있고 тийм ээ. За мөн смарт утасны давуу тал болон сул тал. Сурагч нар смарт утсаараа дамжуулан хэрэгтэй мэдээлэлээ маш хурдан олж авдаг тийм ээ. Бид нар ч гэсэндээ нийгэмд болж байгаа мэдээллүүдийг смарт утсаар дамжуулан маш хурдан олж авдаг. Харин сөрөг тал нь яах вэ? Донтолтын шинж тэмдэг илэрч байна тийм ээ. Нөгөө түрүү ярьсанчлан төвлөрөл буурч байна тийм ээ. Ой тогтолт муудаж байна. Иймэрхүү асуудлууд маань бас сул тал нь болж болох нэ. За унших дасгал дээр маань ямар хөө зүйлүүд гарч ирдэг вэ гэхээр мэдээж байгаль орчны бохирдлын шалтгаан болж байгаа зүйлүүдийг дурдж ирдэг. Энэ дээр нь одоо 미세먼지 гэж байна тийм ээ. Нарийн тоосон цэрэг 미세먼지 гэж хэлдэг байгаа.
Манай Монголд болохоор нэг их байхгүй л дээ. Гэхдээ Солонгост бол яг ингээд мисемонжи болж ингээд мэдээ гараад зориултын маска зүг гэх мэтлэн мэдэнүүд гардаг. Тийм болохоор бид нар бас энэ мисемонжи гэдэг үгэн дээр тасалбалж бас амархан баха. 기술의 발전, тийм ээ технологийн хөгжил дээр 재생 에너지의 활용 буюу 에너지 гэхэр энерги эрчим хүч байгаад байна тийм ээ. 재생 에너지 гэхэр сэргээгдэх эрчим хүчийг хэлж байгаа. Сэргээгдэх эрчим хүч гэж юу вэ? Нөгөө нэг усны одоо салхины тийм ээ өөр үгтэй нарны энэ одоо эрчим хүчүүдийг сэргээгдэх эрчим хүч гэж нэрлэдэг байгаа. За, 과학 기술의 영향, шинжлэх ухаан технологийн нөлөө байна. өргөжлүүлье. За тэгээд 과학 기술의 영향, 친환경 생활의 필요성 гэж шинжлэх ухаан технологийн нөлөө. Дээрэс нь 환경 гэхээр байгаль орчин, хүрээлэн буй орчин гэж хэлж байгаа бол 친환경 гэхээр байгальд ээлтэй буюу эко гэсэн утгатай болчихдээ. Амархан байгаас. Тэгэхээр эко амьдралын тийм ээ ээлтэй амьдралын хэв маягийн шаардлага яагаад хэрэгтэй юм бэ гэж. Яагаад хэрэгтэй юм? Энэ дэлхий чинь ганцхан минийх биш шүү дээ тийм ээ. Дээрэс нь энэ дэлхий зөвхөн хүмүүст зориулагдсан биш тийм ээ. Бид нар байгаль орчлоо хамгаалж ээж энэ амтан ургамал бүх зүйлтэйгээ хамт ингэж одоо сайн байх боломжтой тийм ээ. 자, 기술의 발전이 인간의 삶에 미치는 영향. 자, технологийн хөгжил хүний амьдралд яаж нөлөөлж байна? Технологийн хөгжил гэхээр одоо нөгөө нэг дрон энтер гэдэг янз янзын юмуд байгаа тийм ээ. За тэгэхээр эдгээр маань ингээд хүний хийхэд хэцүү, аюултай тийм ээ төвөгтэй зүйлүүдийг маш амархнаар биднэрт хийж өгөөд хүний хүчийг одоо гамж өгж байгаа. Дрон гэхэд тийм ээ одоо ой модонд төмөр гарлаа гэхэд дрон нисгээд харчих юм бол заавал хүн гүйж очоод зөндөө олон хүмүүс очоод тийм ээ хэр хэмжээний ямар их одоо төмөр гарсан байна гэж тэр аюултай нөхцөл рүү орохгүй байсан ч гэсэндээ технологийн хөгжлөөр бид нар хийх боломжтой байгаа тийм ээ. Гэтэл сөргөөр яаж нөлөөлөх вэ? Тухайн технологиудыг сөргөөр ашиглах юм бол июн хадаа гэдэг нь ашиглах хэрэглэх мөртлөөсөө энэний эсрэг үг нь агюн хадаа болчтой. Сөргөөр ашиглах юм бол тэр сөргөөр ашиглах юм бол сөрөг үр дүн гарна шүү дээ тийм ээ. За 환경 정책 байгаль орчны бодлого дээр 전기차 보급률이 증가하고 있다 тийм ээ. 차 гэхээр 자동차 буюу автомашин гэж байна. Тэгэхээр 전기차 гэдэг нь цахилгаан машин. цахилгаан машины хэрэглээ улам нэмэгдэж байна. 기후 변화에 대한 국제 협력. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яасан эсрэг олон улсын хамтын ажиллагаа. Олон улсын хамтын ажиллагааг 국제 협력 гэж хэлж байна. 전통 에너지 대 신대신 에너지 гэсэн юм. 신재생 에너지 гэсэн юм тийм ээ. Тэгэхээр уламжлалт эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүчний ялгааны одоо унших тасгалууд гарч ирж болох нэ. 석유 гэхээр одоо газрын тос, бензин байна. Тэгэхээр бензин болон энэ 태양 에너지, нарны эрчим хүчний ялгаа гэсэн юм одоо унших тасгалууд байх юм бол хараад эрчим хүч яриад байна гэдгийг бас ойлгочих юм бол илүү амархан байх баха. За тэгэхээр хүрээлэн буй орчин болон техник технологиудаар ямар өгнүүд мэдэж гарч ирэх юм бэ гэхээр хүрээлэн буй орчны бохирдол. Одоо энэ бохирдлуудыг шууд багцаар нь цэжлэн заяа. 환경 오염, 대기 오염, 수질 오염. хүрээлэн буй орчны бохирдол, агаарын бохирдол, усны бохирдол юм байна. Тийм ээ. За тэгээд 재활용 юуг дахин ашиглах гэдэг юм тийм ээ. Нөөцийг дахин ашиглах, хог хаягдлаасаа дахин ашиглах боломжтой зүйлүүдийг дахин сэргээж ашиглах гэж ярих юм тийм ээ. За дээрэс нь байгаль орчин учраас 기후 변화, уур амьсгалын өөрчлөлт. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод юу үүсэж байгаа вэ? 지구 온난화. Дэлхийн дулаарлал үүсэж байгаа шүү дээ. Дэлхийн дулаарлалын гол шалтгаан нь 온실 газ. 자, 또 이거 우울보러 갈 거죠. 기후 변화로 인해 지구 온난화가 발생하고 있다. уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дэлхийн дулаалал үүсэж байна. дэлхийн дулааллын гол шалтгаан нь 주원인은 온실 газ. хүлэмжийн хий юм а гэд. хүлэмжийн хий гэж байгаа маань одоо нэг автомашинаас гарч байгаа яндангийн утаа юм уу эсвэл үйлдвэрээс гарч байгаа энэ утаануудыг бүгдийг нь 온실 газ гэж нэрлэж байгаа.
За тэгэхээр бид нар байгаль орчныхоо төлөө юу хийх боломжтой юм бэ? Цавуун чор яг мэдээж нөөцөө хэмнэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд чонгийн эрчим хүч захилгаан, энержи, эрчим хүч те 전력, эрчим хүчний хангамж, чонгийн цаа захилгаан машин. За хог хаягдлыг 분리수거 тийм ээ. 쓰레기를 분리수거 해야 한다. Ингээл нэг өгүүлбэр болчихно шүү дээ. хог хаягдлыг ангилан хаях хэрэгтэй байгаа. 환경보호, 친환경. За тэгэхээр байгаль орчныхоо хамгаалахын тулд тийм ээ 보호를 위해 яах ёстой тийм ээ. Бид нар өдөр тутамдаа хэрэгжилж байгаа зүйлүүдэд байгальд ээлтэйгээр сонголт хийх хэрэгтэй. 친환경적인 삶을, 친환경적인 방법을 찾아야 한다. За тэгээд энэ байгаль орчны өөрчлөлт гэдэг маань зөвхөн тийм ээ хүнд нөлөөлөд байгаа зүйл биш, дэлхийд даяар нөлөөлж байгаа учраас экосистемд маш их хохирол учруулах нэ тийм ээ. Тэгэхээр энэ 멸종 одоо амьтад байгаа тийм ээ. Экосистемд нөлөөлчихөр яах вэ гэхээр 동물 амьтад 멸종될 위험이 있어. 멸종될 болох аюултай. 위험이 있다. 과학 기술. 자, 신실력 ухаан технологийн дээр мэдээж 인공지능 гарч ирдэг. Хиймэл оюун ухаан. AI гэж байгаа тийм ээ. Хиймэл оюун ухаан дээр эсэн дээр 2 жилийн өмнө лөө хиймэл оюун ухаан орлож болохгүй мэрэгжил юу вэ гэдэг зүйлээс гарч ирж байсан. Тэр хиймэл оюун ухаан гэдэг сэдв маань өөрөө бас давтамжтайгаар ингэж гарч ирж байгаа. Топик шалгалтын дээр нэг гарч ирсэн сэдв дахиж хийж гарч ирэхгүй гэсэн үг бол байхгүй. Ер нь бол нэг 2 жил 3 жилийн ингэ давтамжтайгаар бас гарч ирдэг байгаа. Тийм болохоор манайхан энэ өмнө гарч ирсэн байна гэж шууд хаях биш. Бас ингэж бэлдээд харах бол зүгээр шүү. За робот 데이터 사이버 범죄 кибер гэмт хэрэг гэж тийм ээ. Энэ ч гэсэндээ одоо манай Солонгост бол нэлээд бас асуудал болоод байгаа. Манай Монгол ч гэсэн сүүлийн үед интернет орчны гэмт хэрэгүүд үүсээд байгаа тийм ээ. Одоо нэг янз янзын хурам ихсэн юм гарч ийн тий. Мөнгөний өсгөж өгнө ингэн тэгнэ гэдэг. Эднийг ингээд сайбер 범죄 гэж хэлдэг байх нэ. 정보와 мэдээлжүүлэх 스마트폰 혁신, шинжилэл, инновац гэсэн байна. За өгүүлбэрийн шууд цээжлэнэ гэх юм бол ямар хөө зүйл гарч иж болох нэ хэдүүлээ. 환경 오염이 심각한 사회 문제로 떠오르고 있다. Энэ байгаль орчны бохирдол нь өөрөө маш ноцтой нийгмийн асуудал болж байна. 환경 보호를 위해 개인의 노력이 필요하다. ямар хичээл зүтгэл хийх ёстой гэдгээ бичгээсээ өмнө урьдчилж бичиж болно гэсэн үг. Байгаль орчныг хамгаалахын тулд хувь хүний хичээл зүтгэл хэрэгтэй. Хойноос нь жишээлбэл ийм гэд илүү өргөн болгоод дэлгэрүүлээд бичнэ гэсэн үг байхгүй юу? 기술의 발전은 생활의 편리함을 높여주었다. 테크놀로기의 хөгжил бидний амьдралыг илүү тав тухтай болгож өгсөн. 지속 가능한 발전이 중요하다. тогтвортой хөгжил чухал гэсэн байна. Тэгэхээр нэг юмны хөгжил болоод тэр нь өөрөө сөрөг үр нөлөө гаж нөлөөнүүд гаргаад үүсгэх юм бол болохгүй тийм ээ. Тэгэхээр цаашдаа хөгжин гэхдээ 지속 가능한 발전 гэсэн юм шүү дээ. тогтвортой хөгжил биднэрт чухал. 자원 낭비를 줄이기 위해 노력이 필요하다. За тэгэхээр нөөцийн үргэлжлэн байдлыг бууруулахын тулд хүчин чармайлт хэрэгтэй. Ямар хүчин чармайлт хэрэгтэй? Хог хаягдлаа ангилж хаях. Нөөц болж болох дахин одоо ашиглаж болох зүйлүүдийг хаяад авах юм бол дэмэн шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ үргэлжлэн байдлыг гамнахын тулд ямар хичээл зүтгэл хэрэгтэй юм бэ? Дахин нөөц болгож болох зүйлүүдийг ангилж авахын тулд хог хаягдлаа ангилж хаях гэдэг зүйлийг шууд энэ дээр бичиж болно гэсэн үг. 스마트 기기의 사용이 보편화되고 있다. 자, мэдээж ухаалаг төхөөрөмжний хэрэглээ төвж байна. 기술 발전의 부정적인 영향도 고려해야 한다. технологийн хөгжлийн сөрөг нөлөөлөлт гэсэн анхаарах хэрэгтэй. Техник технологийн хөгжил юм уу, хиймэл оюун ухаан юм уу, иймэрхүү зүйлүүдийг давуу тал нь юу юм бэ гэж асууж байгаа бол үргэлжлүүлээд сөрөг тал нь ч гэсэн юу юм бэ гэж асуудаг. Энэ дунд энэ үйлбэрийг бичиж болно гэсэн үг. Сөрөг тал ч гэсэн байдгаа. Энэ дээр нь анхаарах хэрэгтэй гэж бичиж хагаад хойноос нь ийм сөрөг талууд байна гэдэг. 새로운 에너지 개발이 활발히 이루어지고 있다. 신토들의 эрчим хүчний хөгжүүлэлт идэвхтэй хийгдэж байна. 정부와 사회에서는 개인정보 보호가 중요하다. мэдээлэлцэн энэ нийгэмд 개인 정보, хувийн мэдээлэл байна. хувийн мэдээллийг 보호하다, хамгаалах нь чухал юм аа. Ингэж хэлсэн байна. За тэгэхээр энэ дээр нэлээд олон юмнууд байна тийм ээ. Тэгэхээр хүрээлэн боо орчин, байгаль орчин, шинжлэх ухаан, техник технологи дээр тийм ээ одоо
байгаль орчин одоо цаг уураас болоод ямар зүйлүүд үүсэж байгаа юм, энийг яаж шийдвэрлэх боломжтой юм, хувь хүн талаас нь юу хийж болох юм, нийгмээс бид нэр яаж жил зүтгэл гаргах ёстой юм гэх мэтлэн асуултууд гарч ирдэг. Тэгээд тэр үүсэж байгаа зүйлүүдийн гол учир шалтгаануудыг тайлбарлсан одоо уушиг тасгалууд бас гарч ирдэг. Сонсгол дээр бол арай хөнгөн маягаар тийм ээ хог хаягдлаа сайн ангилж хайх хэрэгтэй байдаг. Тийм ээ пластик бол ингэдэг тэгдэг ямар хор уршигтай гэсэн илүү хөнгөн зүйл нь гарч ирдэг болохоор манайхан сайн уншаад авах юм бол энэ үгэндээ дасчаар шалгалтаа бэлтгэхэд илүү амархан болох байхаа. За, fighting.